Эрхэм сонсогчдоо үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, эмчилгээний өөрийн гисэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандмаа мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм аа. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрлах хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмаагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. 4-р бүлэг. Ясалгах арга болон даалт ухамсарын програмчлал. Үргэлжлэл. Дахин програмчлах төлөвлөгөө схем. 1-р алхам. Өөрийнхөө салах гэж байгаа өвчин, түүний шинж тэмдгийг тодорхойл. 2-р алхам. Тэр өвчнийг үүсгэхийг хариуцдаг даалт ухамсарын хэсэгтэй холбоо тогтооно. Өвчин үүсгэж байгаа хэсгийн даалт ухамсар та надтай ухамсарын төвшөнд харилцахыг хүсэж байна уу гэж дотогшоо асууна. Тийм үгүй гэсэн дохионы үр дагаврыг тодорхойлно. Энэ нь мэдрэмж, дүрслэл, дотоод дуу хоолой, эсвэл гарын хөдөлгөөнөөр мэдэгдэнэ. 3-р алхам. Холбоо тогтоогоод даалт ухамсарын тэр хэсгээс миний ямар бодол, зан ааш, сэтгэл хөдлөл өвчин үүсгэснийг хэлж өгнө үү гэж асуув. Хэрвээ тийм гэсэн хариулт авсан бол энэ үйлдэл сэтгэл хөдлөлийн талаар тодорхой хэлхийг хүсэж, миний ямар үйлдэл, сэтгэл хөдлөл, ямар зан ааш, ямар бодол өвчинт хүргэснийг хэлж өгнө үү гэж асуув. Хэрвээ үгүй гэвэл энэ нь тийм үйлдэл байгаа ч даалт ухамсар өөрийнхөө тухай одоохондоо танд хэлэхэд бэлэн болоогүй байна гэсэн үг. Тийм тохиолдолд үүнийг хүлээж аваад дараагийн алхмыг хий. 4-р алхам. Даалт ухамсарын зохих хэсгийн санааг мэд. Асуудалтай үйлдэлийн тусламжтай чи юу хийх гэж хичээж байгаагаа надад хэлэхэд бэлэн байна уу? Хэрвээ тийм гэсэн хариулт авбал энэ тухайга ухамсарын төвшөнд тодорхой хэлхийг доорх асуултаар хүс. Ямар ашигтай санаа чи миний хувьд гүйцэтгэснээ тодорхой хэлнэ үү гэж гуй. Санаагаа өөртөө таалагдахаар хэлээрэй. Хэрвээ үгүй гэсэн хариулт авбал эерэг санаа байгаа боловч даалт ухамсар танд хэлэхэд бэлэн биш байна гэсэн үг. Тийм тохиолдолд үүнийг хүлээж аваад дараагийн алхмыг хий. 5-р алхам. Дээрх санааг хэрэгжүүлэх үйлдэлийн шин санааг бий болгох.
Далд ухамсарын энэ хэсгийг энэ санааг хэрэгжүүлэх хамгийн багаар 3 аргыг миний далд ухамсарын дотоод нөөц бололцоо дүрслэлийг бүтээлчээр ашиглан бий болго. Уг арга нь хуучин аргаас илүү найдвартай, ямар нэг хортой үр дагаваргүй, илүү үр дүнтэй, илүү аятайхан байг гэж хэлээрэй. Шинэ арга бий болгох бүртээ тийм гэсэн дохио өгөөд цаашаа үргэлжлүүл. Шинэ аргын агуулгыг та ухамсарлах эсэх нь явагдах өөрчлөлтөд нэг их чухал биш. Далд ухамсарт шаардлагатай цаг хугацааг өгөөд дохионы тоог олоорой. 6 дугаар алхам. Одоо үйл хөдлөлийнхөө шинэ аргыг далд ухамсарын төвшөнд шалгана. Ингийн тулд далд ухамсарын бусад хэсгээс үйл хөдлөлийн шинэ аргыг эсэргүүцэж байгаа хэсэг миний далд ухамсар хувь хүний хэсэгт байна уу гэж асуув. Хэрвээ хариулт үгүй гэвэл цаашаа явж болно. 7 дугаар алхам руу. Хэрвээ тийм гэвэл эсэргүүцэлтэд тулгарч байгаа тэр аргыг солихыг бодоорой. Эсэргүүцэлтэд тулгарч байгаа далд ухамсарын хэсгийг далд ухамсарын бүх хэсэг ханамжтай байх тийм аргаар сайжруулж өгөөч гэж гуйна. Тэгээд тийм гэсэн хариулт өгвөл цааш нь явна. 7 дугаар алхам. Ирээдүйтэй нэгд. Үйлдэлийн шинэ арга бий болгосон далд ухамсарын тэр хэсэгт хандаарай. Хэрэгтэй цаг, хэрэгтэй газарт үйлдэлийн шинэ хэлбэр, шинэ аргыг хэрэгжүүлэх хариуцлага өөртөө авч гин үү? Байж болох бүх хувилбарыг тооцоод хариуцлага хүлээх чадвартай болонгуудаа тийм гэсэн хариулт өгөөрэй гэж хэлэх юм аа. Хувийн түүхээ дахин хянах, арилгах. Бидний далд ухамсарын ухаан хүн бүрт өвөрмөц түүхийг бий болгодог. Тэр нь бидний амьдралын тодорхой олон үйл явдлаас бүтдэг юм. Далд ухамсар төрсөн цагаас эхлэн үнийг хийдэг. Далд ухамсарт бидний амьдралын бүх түүх хадгалагддаг юм. Бид өсөж том болоод туршлага хуримтлуулж хүрээлэн байгаа орчин хүлээн авч байхдаа өнгөрсөн туршлага, туулсан зовлонг минь далд ухамсар тогтоож байдгийг мэддэггүй. Хүрээлэн байгаа ертөнцид хандах ухамсарт хандлага байнга өөрчлөгддөг. Гэтэл далд ухамсар амьдралын эхэнд юм уу? Саяхны болж өнгөрсөн зүйлийг ч тогтоодог. Жишээ нь хэрвээ таны хүүхэд насанд маш хүчтэй нөлөө үзүүлэх тохиолдол болсон бол таны далд ухамсарын аль нэг хэсэг хүүхдийн нүдээр тэр явдлыг харж амьдралд нөлөө үзүүлсээр л байх болно. Ийм учраас хувийн түүхээ зайлшгүй эргэн харж өнгөрсөн үеийн олон үйл явдалд хандах далд ухамсарын харилцааг өөрчлөх хэрэгтэй байдаг юм аа. Бид амьдрал ертөнцөө өөрсдөө бий болгодог. ертөнцийг үзэх бидний үзэл эхлээд эцэг эхийн маань, дараа нь сургууль, телевиз, номын нөлөөгөөр төлөвшдөг. Цаг хугацааны явцад энэ нь бидний далд ухамсарын програмд хадгалагдаж, түүний нөлөө нь одоогийн бидний амьдарч байгаа амьдрал болдог. Амьдралыг эргэн харснаар бид далд ухамсарын програмаа өөрчлөх бөгөөд ингэснээрээ өөрийн ертөнц мөн амьдралаа өөрчлөн гэсэн үг юм аа. Өвчин бол физик биеийн төвшөндөө хадгалсан бидний сөрөг бодол. Сэтгэл хөдлөлийн нөлөөлөл учраас өөрийнхөө хувийн түүхээс ертөнцийг үзэх сөрөг үзэл бүрдүүлснээ олж хайх ёстой. Хэрвээ бид тодорхой жишээн дээр харах юм бол энэ нь улам ойлгомжтой болох юм. Над дээр нурууныхаа бүслэхийн орчмоор өвдөдөг эмэгтэй ирсэн юм л да. Эрдэмтгийнээр хартал нурууны үений суулттай хүн байлаа. Энэ өвчин анх үүсэхдээ амьгүй хүүхэд төрүүлсний дараа бий болж илдээ. Далд ухамсартай нь харилцахад урагтаа амьсгаагүй болсон хүүхэд нь өвчний шалтгаан болсон байлаа. Хүүхдийн үхлийн шалтгаан нь далд ухамсарын хүүхэд устгах програм болсон байлаа. Та анхны хүүхдээ тээхээсээ өмнө жирэмс
жирэмслэхээс имэж цаг нь болоогүй байхад жирэмслэхий гэж айдаг байсан уу? Үгүй. Тийм бодол надад байгаагүй. Таны далд ухамсарт байсан хүүхэд устгах програмаас хамаарч өвчин үүсэж амьгүй хүүхэд төржээ. Ер нь бол галгүй утаа гэж байдаггүй юм. Энэ програм бүр хүүхэд байхаас нь бий болсон бололтой. Би өртөө санахгүй байна. Бид түүний далд ухамсарт гүнзгий судалгаа хийсний эцэст нурууны өвчин 14 наснд нь эхэлснийг тогтоолоо. Үүнд олон тохиолдол нэмэр болжээ. Түүний эцэг их байнга хэрэлддэг байж. Охин жаахан байхдаа ихэнхдээ эмээгэнд амьдардаг байлаа. Эмээ нэг шудаа чамаас болж аав ээж чинь хэрэлддэг юм аа. Хэрвээ чи төрөөгүй бол тэд аз жаргалтай амьдрах байсан гэдэг байж. Тэр үеэс л түүний нуруугаар өвдөж эхэлсэн гэдэг. Түүнийг эмнэлэгт аваачиж үзүүлж энэ үеэс л далд ухамсартай нь хүүхэд аз жаргалд саад болдгоо. Буруу цаг хугацаанд төрдөг гэсэн дүгнэлт охин хийжээ. Энэ бол өөрийнхөө хүүхдэд үхэл хүсэх програм. Эмэгтэй энэ тухай мартсан бөгөөд өөрөө ээж болоход өнөө бодол нь бодит болж савтай холбоотой төдийгүй хүүхэд төрүүлэхтэй холбоотой бусад эргэтэн ялангуяа нурууны үеийн өвдөж эхэлжээ. Эртний тэр тохиолдлыг санснасаа хойш эмэгтэй үүнтэй холбоотой олон үйл явдлыг бас санаж эхэлсэн байна. Эмээ нь үүнд буруугүй. Тэр охиныхоо далд ухамсарын програмыг зөвхөн үгээр илэрхийлсэн хэрэг. Охиндоо энэ програмыг харин түүний ээж өгсөн. Ээж нь маш олон удаа үр хөндүүлсэн гин. Үр хөндүүлэх нь далд ухамсарын хүүхдэд алах програмын нэг л дээ. Ээжд нь тэгвэл ертөнцийн тодорхой хуулийг зөрчсөн түүний эх энэхүү програмыг өгсөн. Энэхүү гинжин урвалыг цааш нь өргөжлүүлж болно. Гэхдээ тэг хэрэг байна уу? Өнгөрснийг өөрчлөх боломжгүй. Гэхдээ өөрийнхөө бодлыг, програмыг өөрчилж болно шүү дээ. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрал хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг ертөнцийн ноёрхдог нууцлал, онцлог шиг авгаа хүчийг бэлэрлсэн юм. Хэрвээ та шүтлэгтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлээр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэнэ үстэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм аа. Амьдралаа эрч хүчээр, итгэл, найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл би Радио FM 107.1